Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийг түгээдэг MJ Explain-ийн маань хоёр дахь подкаст өгөхөд бэлэн боллоо. За өнөөдрийн дугаараар бид нэгэн эрхмийн тухай ярих болон дэлхий дээр үйлдвэрлэгдэж байгаа 10 ширхэг хүнд уул уурхайн тоног төхөөрөмж болгоны 4 ширхэг нь болохоор тухайн хөдөлмөрийг тоног төхөөрөмжөндөө суурьлах ашигладаг байна. За тэгэхээр тухайн компаниг усан байгуулсан эрхмийн тухай бид өнөөдөр ярилцах нь. За тэр хүн бол мэдээж Classic Commons юм аа. Commons маань болохоор фермийн бяцхан хүүгээс дизелийн эзэнт гүрнийг байгуулсан хүн байх нэ. За ингээд Classic Commons-ыг бага насны явдгаа ярилцгаая. Classic Commons нь болохоор Америкийн Индиана мужийн жижиг тосгонд төрсэн байх нь. Тэгээд боловсролын хувьд болохоор 8 дугаар ангийн боловсролтой ферм дээр ажилладаг ядуу байлын хүү байжээ. За тухайн үед болохоор тэр хүү маань болохоор дэлхийн машин механизмын ертөнцийг бол тэр чигээр нь өөрчлөнө гэхэд бол хийж итгэхгүй байсан байх нэ. Гэтэ энэ бол домог биш, энэ бол киноч биш. Энэ бол Classic Commons гэдэг бодит хүний түүх юм аа. За өнөөдөр болохоор уул уурхайн авраг том тоног төхөөрөмжүүд, усан онгоцнууд, имлэг, нөөцийн генераторууд бүгдээр болохоор Commons хөтөлбөрийг бол ихэнх нь ашигладаг байна. Гэхдээ яг хуу тухайд болохоор энэ бүхэн маань ямар ч мөнгөгүй, ямар ч боловсролгүй нэгэн фермийн хүүгээс эхэлсэн зүйлс байх нэ. Classic Commons нь 1888 оны 12 сарын 27-нд Америк нэгдсэн улсын Индиана мужид төрсэн байх нь. Түүний гэр бүл нь маш ядуу газар тариал эрхэлж арай ятан амьдардаг нэг тийм гэр бүлээс гаралтай байх нь. Тэр үеийн Америкт ядуу айлд төрсөн төрнөө гэдэг маань болохоор тухайн хүний маань ирээдүй аль хэзээ шийдэгдсэн гэсэн үг байна шүү дээ. Насаараа тухайн ажлаа хийдгээ гэсэн үг. Харин Classic Commons-ийн хувьд болохоор тийм биш байсан байх нь. Тэр болохоор сургууль дээр онд сурдаг байгаагүй 8 дугаар анги дуусгалгүй болохоор сургуулиар орхисон байх нь. Гэхдээ түүнийг бол бусдаас ялгаруулж ирсэн нэг зүйл байсан нь болохоор техник машинд маш их сонирхолтой дурладаг тийм хүүхэд байсан байх нь. Бусад хүүхдүүд маань гадаа тоглож байхад Classic Commons маань болохоор эдгэрхий мотор, арааш шүд, хуучин машин, хаягдал төмөр гээл тэр болгоныг олдсон, тэр болгоноос судлаж, задлаж суух дуртай тийм хүүхэд байсан байх нэ. Зарим нэг яриа байдаг нь болохоор Classic Commons маань 11 наснда анхны хөтөлбөрийг бүрэн ажиллагаатай хөтөлбөрийг зохион бүтээсэн ч гэж зарим нэг их сурвалжид дурдсан байдаг нэ. Гэхдээ энэ бол 100% батлагдаа үржсэн. Classic Commons маань хэр их техник сонирхолтой хүн байсан бэ гэдэг энэхүү ярианаас ойлгож болох нэ. 11 настай ямар ч багшгүй, ямар ч сургуульгүй хөдөлгүүр ухсарна гэдэг бол ердийн авьяас биш. Энэ бол сууд ухаан байсан байх нэ. Тэгээ ферм дээр болохоор ферм дээр машин задлж байгаад амьдрал нь өөрчлөгдөхгүй. Өсвөр насндаа фермээс гарах хэрэгтэйг ойлгосон байх нь. Ингэж удаан байвал амьдрал нь энэ хэвээрэл байгаад байна гэсэн тийм ойлголтыг авсан байна. Түүний гарц маань юу байсан бэ гэхээр жолооч хийсэн байна шүү дээ. Фермээс яваад жолоочийн ажил хийж гисэн байна. Анх болохоор энэ жолоочийн ажил маань болохоор тухайн үеийн аж үйлдвэрийн салбарыг бүхлээр нь өөрчлөх тийм ажил мэргэжил бол биш байсан байна. Гэхдээ болохоор энэ бол Commons-ийн хувьд бол алтан боломж байсан байна. Commons маань болохоор тухайн үед болохоор Колумбус хотын баян банкир болох William J. Irwin гэдэг болохоор хүрийн жолооч гэсэн байна. Энэ ажил нь болохоор түүнд нэг чухал зүйлийг өгсөн нь болохоор тэр бол өдөр бүр машин асаана, моторын дуу сонсон, эвдэрснийг засна, түнш тос, асаалт гэдэг тэр болгоныг ажиглаж гар бие оролцох тийм боломжийг олгосон байна. Тэгээд энэхүү ажлыг хийснээр болохоор дотоод шатлалт хөтөлбөртэй амьдрал дээр жинхэнэ утгаараа танилцсан тийм ажил хийсэн байна. Тухайд болохоор биест хөдөлгөөр нь болохоор маш шин зүйл байсан байна. Тэгээд их болох удаан эргэлттэй тэгээд хүмүүсийн итгэлийг олж чаддаг нэг тийм технологи байсан байна. Энийг маань Classic Commons маань ажиглаад ингэж бодсон байна. Энэ бол
буруу технологи биш юм аа. Зүгээр л хүмүүс үнийг ойлгоогүй байна. Хэрхэн хэрэглэхийг ойлгоогүй байна гэж тухайн үед болохоор өөрөө харж ирсэн. Тухайн үед болохоор нэг банкир байсан Ирвин маань болохоор Classic Hamс маань авьяасыг олж хараад ингээд тэр Irwin маань болохоор зөвхөн ажил болгогч биш. Hamс-ийн хувьд бол санхүүгийн бас дэмжигч нь болсон байна. За 1911 онд Classic Hamс маань өөр нэгэн хүн түүх хүнтэй уулзсан байх нь. За тэр хүн бол Charles Catherine гэдэг хүн байсан. Тухайн үеийнхээ автомашины болохоор цахилгаан асаагуурын системийг маань зохион бүтээсэн тийм хүн байсан байх нь. За тэгээд Catherine маань болохоор Hamс-ийн авьяасыг таньж болохоор ажилласан нэ. Энэ үеэс болохоор Hamс маань орчин үеийн автомашины технологи, туршилт, хэмжилт, хөгжүүлэлт тийм бодит орчин дотор орж ажиллаж гисэн байна. Яг энд л болохоор бензин хөдөлгөөр зөнхөлж байсан үеийнх нь за дизель хөдөлгөөрийг ирээдүй гэж харсан 100 хүмүүсийн нэг маань болохоор Hamс байсан байна. За 1919 онд болохоор Irwin маань санхүүгийн дэмжлэгтэйгээр Classic Hamс маань Ham's Engine Company үүсгэн байгуулсан байна. Гэхдээ эндээс компани үүсгэн байгууллаа гэж шууд амжилт нэгтгэв байна. Компани маань эхний жилүүд маань үнэхээр хүнд хэцүү байсан байх нь. Hamс бүх мөнгөө судалгаа хөгжүүлэлтэнд зориулсан дизель технологи төвлөрүүлэх гэж оролцсон зах зээл харин бэлэн биш байсан байна. Хүмүүс болохоор тухайн үед дизелийг бохир удаан өдөр тутмын хэрэглээнд тохирохгүй гэж үздэг гэжээ. Компани маань болохоор асар их мөнгө алдагдал ороод 1924 он гэхэд Hamс компани 2 удаа дампуурсан байна. За компани маань үнэхээр ингээд Hamс-ын компани маань ингээд үнэхээр сүрх төгсөн байна. Хүмүүс бол ингээд сүрчлээ гэж ихэнд бодож ирсэн байна. За гэсэн ч Hamс маань болохоор зөвхрөөгүй. Тэр энэ олон уналтаас нэг зүйлийг ойлгосон нь хэрвээ би тайлбарлаад байвал хинч ихгүй маань харин үзүүлбэл юм байна гэсэн ийм ойлголттой ийм зүйлийг ойлгосон байна. За ингээд тэр маш зөрмөг бараг солиотой мэд шийдвэр гаргасан байна. За тэр нь яасан бэ гэвэл 1931 онд Classic Hamс маань дизель хөдөлгөөртэй машинаар хоёрын Indianapolis 500 гэдэг уралдаанд оролцсон байна. За тэр үед болохоор хүмүүс дизель хөдөлгөөр болохоор уралдаанд тохирохгүй хэтбол гэж үздэг байсан. За тэгээд Hams-ийн маань зорилго болохоор за энэ уралдаанд ороод төрүүлэх биш байсан байна. За тэр болохоор тухайд модель U гэдэг 4 цилиндртэй дизель хөдөлгөөр болохоор тухайн уралдаанд оролцохдоо ашигласан байна. За тэгэхээр тухайн уралдааны маань маш гайхамшигтай байсан. 500 миль замыг нэг ч удаа шатахуун цэнгэлгүйгээр уралдаж туулсан байна. За бусад машинууд болохоор маш олон удаа зогсож за шатны бензинээ дүүргэжсэн байх нь бусад машинууд нь бензин хөдөлгөөртэй машин байсан байна. За гэвч Hams-ийн маань болохоор дизель хөдөлгөөртэй машинаар уралдсан. За тэгээд дизель хөдөлгөөр маань маш их хэмнэлттэй учраас тухайн 500 миль замын уралдаанд болохоор ганц ч удаа банкад зогсдоггүйгээр оролцсон байна. За гэхдээ тухайн уралдаанд болохоор Hams маань төрүүлээг байх нь харин 13 дугаар байранд орсон. За тэгээд тухайн болохоор сонин хэвлэл дэлхийд даяар шуугсан байна. Энэ бол дизель хөдөлгөөрийн хамгийн хүчтэй баталгаа болж өгсөн байна. Дизель хөдөлгөөр ашигтай юм аа гэдэг дэлхийд баталж өгсөн байна. Энэхүү амжилтанд Hams-ыг болохоор маш олон хүнд танил болгож өгсөн байна. Тэгээд тэр танил боллоо гэдэг компани маань тэр дөрөв болоод баяжаг бахны хүнд болохоор дараагийн алхмууд ихтэйсэн байна. За 1936 онд Hams компани маань модель H6 гаргасан байна. Энэ хөдөлгөөр болохоор ачааны автомашин, автобус гэх мэтэд болохоор тусгаалan зориулж хийсэн хөдөлгөөр байсан байна. За H6 маань болохоор 150 морины хүчтэй. За тэгээд бензин хөдөлгөөрөөс бол 25%-аар түвшний хэмнэлттэй байсан байна. За тэгээд найдварт ажиллах маш өндөртэй хөдөлгөөр байсан байна. Тээврийн компаниуд энэ бол тээврийн ашигла гэсэн үг байсан. Яг бол 25%-ийн түүний хэмнэлттэй бол тухайд асар том байсан байна. За тэгээд Hams хөдөлгөөр маань хотын автобус, холын тээвэр, логистик гэх мэт бүх салбаруудад өргөнөөр ашиглаж ирсэн байна. За 1939 онд болохоор Hams маань болохоор
Daytona Beach болон Indianapolis 500 гээд уралдаанууд дээр болохоор хоёроо хурдны дээд рекорд тогтоож ирсэн байна. Энэхүү тогтоосон рекорд нь болохоор нэг зүйлийг батсан нь дизель зөвхөн хэмнэлт бус хэрвээ зөв инженерчил хийж чадах юм бол маш өндөр чадварыг бол гаргах боломжтой байна гэсэн ойлголтыг хүмүүс өгсөн байна. За тэгээ үүний дараа болохоор дэлхийн 2 дугаар дайн эхэлсэн байна. За энэ бол Cummins-ийн компаниг бол жинхэнэ авраг болгож өгсөн байна. Өнөөгийн Америк нэгдсэн улсын хайрын маань болохоор танк, ачааны машин, ус онгоц за гэх мэт энэ бүгд болохоор найдвартай дизель хөдөлгөөртэй болсон байна. Cummins-ийн хөдөлгөөрүүд нь болохоор хүнд нөхцөлд тасралтгүй ажиллах чадвартай найдвартай байсан байна. За тиймээс дайны үед Cummins хөдөлгөөр маань стандарт болж чадсан байна. За гэхдээ энэхүү амжилттай маань хамт бас бараан талбар маань бас ирж исэн байна. За дайны өмнөх жилүүдэд Cummins нь болохоор гадаад орнуудад дизель технологийнхоо лицензийг авах гэж оролдсон байж магадгүй гэх яриа гарсан байна. За зарим сургуулиуд бол Герман, Японд авах холбоо тогтоосон байж магадгүй гэх мэт яриануд бол маш их гарч ирсэн байна. За тэгээд баттай нотлохоо байхгүй ч гэсэн энэ яриа болохоор төрийн уралдаанд үзэхэд аюултай асуудал байсан тухай. За тэгээд тухай дөөр Cummins-ийг маань болохоор эдгээр асуудлуудаас олж газар авах шахсан гэсэн тийм яриа хүртэл байдаг байна. За тэгээд 1955 онд болохоор нэг харамсалтай зүйл болсон нь болохоор Classic Cummins маань болохоор өөрийн байгуулсан Cummins Engine компаниас халагдсан байна. За тухайн компани удирдлагууд юу хүсэж байсан бэ гэвэл төвтэй ашиг, санхүүгийн сахилгад хүсэж байсан байна. Харин Cummins маань эсрэгээр болохоор эрсдэлтэй инновац, тасралтгүй найдвартай байдал, тасралтгүй хөгжүүлэлтүүдэд илүү их анхаарч ирсэн байна. Энэ хоёр компани удирдгуулан Classic Cummins-ийн энэ санааг зөвлөсөн болоод тухайн үед болохоор Cummins маань өөрийн үүсгэн байгуулсан компаниас хүртэл халагдчихсан байна. За тэглээгээд Cummins маань бууж өгөх байна. За 1960-аад онд болохоор Cummins маань болохоор Jack Brake гэх нэг зохион бүтээсэн байна. За Jack Brake гэдэг маань юу юм бэ гэхээр одоо хүртэл маш олон стандарт. Энэ болохоор монголчууд яаж заншсан моторын тоормцоо байна шүү дээ. Моторын тоормцыг бас хөгжүүлсэн байна. Энэ болохоор уул уруудж явж байгаа ачааны болохоор бүрийг ашиглан тоормцлох боломжийг олгох ийм технологи байна. За тэгээд явсаар байгаа Cummins маань болохоор 1968 оны 6 сарын 25-нд 79 наснда болохоор нас барсан байна. За тэгээд Cummins маань 79 оноос барсан болохоор түүний байгуулсан компани маань хөгжлийн өсөлт байсан. Cummins нь одоо болохоор дэлхийн 130 гаруй орнд дистрибьютор дилертэй дэлхийн бүх твд болохоор үйл ажиллагаа явуулдаг том компани болох байсан байна. Дизель хөдөлгөөр, генератор, эрчим хүч гээд бүх салбаруудад хэлж ажиллаж байгаа хань. Тэгэхээр өнөөдрийн байдлаар Cummins компани болохоор дизель хөдөлгөөр, хайбрид цахилгаан хөдөлгөөр, батарей, ус төрөгч гэх эдгээр дизель хөдөлгөөрөөс гадна эдгээр олон салбарт хөрвүүлж судалгаа шинжилгээний ажил хийж бүтээгдэхүүнээ гаргаад зах зээл нийлүүл явж байгаа байна. Мөн болохоор боловсрол, байгаль орчин, нийгмийн тэгш байдал гэх мэт болохоор асар их хөрөнгө оруулалт авсан байна. Ингээд түүний үзэл болохоор Classic Cummins-ийн түүх бол фермийн ядуу боловсролгүй гэхдээ инженерийн сууд ухаантай хүн дэлхийг яаж өөрчилдөг бодтоор харуулсан байна. За өнөөдрийн маань дугаараар ярьсан Cummins болохоор ашиг уул уурхай залбирая маш их ашигладаг. За ерөнхийдөө бол том оврын дунд болохоор ерөнхийдөө кат хөдөлгөөртэй биш үү гэх юм. Тэгээд Cummins хөдөлгөөртэй. Билазын том дамп Cummins хөдөлгөөртэй байна. За тэгээд өнөөдрийн маань дэлхийг өөрчилсөн болох
Камси түүх маань харагдсан бол за лайк шеэр хийгээд бусдад